Хөдөлмөрийн тухай хуулиар бол туршилтын хугацааг хэрэглэх тохиолдол байдаг. Тэгэхээр туршилтын хугацаан дээр анхаарах ёстой зүйл юм бол яг л үндсэн цалингаар нь цалинж байна. Хизээч 70%-аар 80%-аар цалинжуулах ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ хин нэгнийг ямарваа нэгэн байгууллага 70%-аар 80%-аар цалинжуулж ивэл энэ хөдөлмөрлөлийг зөрчсөн гэж бол үндэслэл болно гэсэн. Хоёрдугаарх нь гэх юм бол ямарваа нэгэн ажлыг цалингүйгээр ажиллуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл хүн өөрөө сайн дураар хөдөлмөрлөх ёстой. Албатан биш гэсэн. Тэгэхээр сайн дураар биш албатан хөдөлмөр эрхлэх гол цөм нь цалинтай байх шаардж байгаа гэсэн. Тэгэхээр би нэг газар одоо хөдөлгчаар нэг өдөр ажилласан байж болно, нэг цаг ажилласан байж болно. Яг л би ногдох цалингаа авах хэрэгтэй. Тэгэхээр бол энэ нэг анхаарах зүйл. Дараагийн нэг зүйл нь гэх юм бол туршилтын хугацаанд ямарваа нэгэн байдлаар ажилтны эрхийг, үүргийг дордуулах ерөөс үндэслэл байхгүй. Энд чинь гэрээнийх нь хугацаанд ялгаатай болохоос яг адилхан эрх үүрэгтэй ажилтнал байхгүй юу? Тэгээд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь хөдөлмөр эхлэег гэсэн үг бол биш. Би өнөөдөр нэг үйлчлэгчээр орлоо, надтай байгууллаганд гэрээ хийгээгүй. Би 9 цагаас эхлээл ажиллаа хийгээд явчих байгаа байхгүй юу? Хөдөлмөрлөлтөй харилцаа үүссэн гэж тооцно. Та тэнд бас түрүүнийхтэй адилхан нэг цаг, нэг өдөр ажилласан байсан цалингаа авах эрх нь танд байгаад байгаа гэсэн.